Цус яагаад өтгөрдөг вэ? Цус өтгөрөх олон шалтгаантайж хооллолт амьдралын хэв маягаас 80% хамаардаг. Тухайлбал хэрэв та өглөөний цайгаа алгасдаг, хоёр хооллолтын хооронд хол зайтай байдаг бол цусны зогсонгшил үүсэж цус өтгөрөх шалтгаан болно. Мөн гурилан бүтээгдэхүүн тогтмол идэх, эслэг баг хэрэглэх нь цус өтгөрөхөд хүргэдэг. Өдөртөө хангалттай шингэн уухгүй бол бас л цус өтгөрөх үндсэн шалтгаан болно. Учир нь цусны найрлагын 98% нь уснаас бүрддэг. Хөдөлгөөн багтаа амьдралын хэв маяг нь цусны урсгалыг удаашруулж цус өтгөрөхөд хүргэдэг. Цаашлаад стресс, ядаргаа нь цусны ялгаруулалтыг доголдуулж өтгөрүүлнэ. Үүнээс гадна элэг нойр булчирхай, ходоодны эмгэгүүд нь цусны өтгөрөлд шууд нөлөө үзүүлдэг. Цус хэвийн ялгархад дааврын солилцоо чухал үүрэгтэй. Иймд жирэмслэлт, бамбай булчирхайн үйл ажиллагааны өөрчлөлт, тархалт зэрэг нь цусны өтгөрөлд хүргэж болзошгүй. Иймд та хооллолт амьдралын хэв маягаа өөрчилж, эмгүүгээр цусны өтгөрлөө хангаагаарай.